Сэлэн аймгийн мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв Шамар сумын мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвөө санхүү эдийн засгийн их сургуультай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Санхүү эдийн засгийн дээд сургууль нь манай аймгийн дээрх 2 мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй доктортой аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах, оюутан сургагч зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. За хамгийн гол нь бол санхүү эдийн засгийн их сургууль Сэлэнг аймгийн мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран чадамжид суурилсан шаталсан зайны цахим сургалтыг хамтран хэрэгжүүлэх юм сургалтын тусалтын төслийг энэ хичээлийн жилээс эхэлж байгаамаа. Тэгээд өнөөдөр одоо энэ хамтын ажиллагааныхаа гэрээг байгуулад элсэгчтэй зориулж одоо мэдээлэл хийж байгаа. Тэгэхээр мэрэгжлийн чиглэлүүд гэх юм бол Сэлэнг аймагт нийт иргэдэд хүртээмжтэй эдийн засгийг одоо өрх гэрээг үйлдвэрлэгч бүтээн байгуулагчд болгохын тулд ерөнхий боловсролын сургууль төгсөж байгаа залуучууд, за ажилгүй байгаа иргэд залуучууд энэ хүмүүсийг ажилтай мэрэгжилтэй болгох гэснээр үлдээ сая хүмүүс ярьлаа. Манай Сэлэнг аймгийн хүүхэд залуучууд ер нь одоо санхүүгийн чиглэлээр боловсрол эзэмших бусад чиглэлээр ч гэсэн боловсрол эзэмших юм хүүхэд залуучууд иргэдэд бол давуу байдал боломж бий болж байгаа. За ер нь бол мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төв гэдэг маань бол хүний одоо амьдралын боловсрол эзэмших энэ үйл явцын мэрэгжилтэй болохын үйл явцын одоо алгасч болохгүй ийм одоо үе шатна. Үнэхээр одоо эдийн засагч, инженер одоо өөр мэрэгжлийн дээд боловсролтой ямар мэрэгжилтэй болмоор байна. Энийг бол одоо сайн мэрэгжлийн дээд боловсролтой чадвартай мэрэгжилтэн болохын тулд бол анхан шатнаас нь мэрэгжил эзэмших шаардлага байдаг. Тухайлбал одоо инженер болох гэж байгаа хүн бол автын инженер болох гэж байгаа хүн бол жишээлбэл автын одоо онцлогоо агрегат засварч гэдэг юм уу, эсвэл одоо тэглэл дугуй засварч юм уу, ийм зүйлийг одоо мэдэхгүйгээр сайн инженер болно гэж байхгүй. Тэгэхээр манай мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв бол одоо энэ алгасч болохгүй юм одоо шатны юм аа. Хамтран ажиллах гэрээгээр аймаг орон нутаг татвартай аялал жуулчлал хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэхэд шаардлагатай мэрэгжлийн боловсон хүчин бэлтгэхэд хоёр тал хамтран ажиллаж, оюутан сургах, чадамжид суурилсан шаталсан виртуал сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм а.